За ерөнхийдөө бол одоо агаар орчны бохирдолтой тэмцэх ажил нийслэл Улаанбаатар хотоос өнгөрсөн жилүүдээс харьцуулбал энэ жил харьцангуй маш их шинэлэг олон зүйлүүд хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл одоо хийн анхны түлш нэвтэрж байна. Нөгөөтэйгүр хагас коксны түлх асуудал орж ирж байна. За гурав дахь юм нь бидний сайжруулсан түлш гэж яриад байсан одоо митлингийг цэврээр нь одоо ямар нэгэн байдлаар барьцалдуулагчгүй түлх гэж байна. Тэгэхээр энэтэй холбогдуулаад хэд хэдэн зүйлүүдийг бас мэдээлэл болох зорилгоор танилцуулгаас гадна би асуулт хэлбэрээр асууя. Би энэ асууж байгаа асуулт болгоныхаа сүүлд нь дандаа би бас үр дүнгийн тооцож асуун шүү. Тийм болохоор манай агентлагийн хариуцсан улсууд бас эргээд хариуцлагатай хариулаарай. Өнөөдөр яг одоогийн байдлаар танилцуулаар 346 мянган тонныг та нар иргэдэд 170 мянган иргэдэд өгөх гэж байгаа юм байна. За 170 мянган өрөх гэдэг бол ногоон 103 мянга, шаран 67 мянга нийлээд ингээд 170 мянга 800 өрхөд хагас коксцсон үрсийг 306 тонн, 306 мянган тонн, мидлнийг 400 мянган тонн. За тэгвэл мидлний үнийг аж ахуй нэгжүүдэд зөвхөн өгөх юм уу? Бас иргэдэд өгөх үү? Хоёр дахь нь коксцсон үрсийг хуучин сайжруулсан түлшийг та нар 500 мянгаыг жилдээ үйлдвэрлэдэг байсан шүү дээ. Тэгээд 306 мянга бол хангалттай юу? За үлдэгдэл танаа дээр сайжруулсан түлшийг энэ жил хэдэн мянган тонныг зарж байгаа вэ? За дараа чинь хөнгөлтийн 900 мянган төгрөгийг хийн түлшинд олгож байгаа иргэдэд өгж байгаа. Цахилгаан түлшийг бас олгох уу? Жишээлбэл та нарын сая Чингэлтэй дүүргийн 3900 өрхийг дулаалсан байна. Үүнээс 3000 байшин 900 гэр. Баянгол дүүрэгт 900-аас 570-ын байшин 330-ын гэр байсан байна. Энэ дулаалгыг Нүүби ЮНЕСКО-гоос гадна төсвийн хөрөнгөөр хэдэн төгрөгөөр дулаалсан бэ? Эсвэл 5 толгой түвшээс дулаалсан уу? Хөрөнгө нь хэд вэ? Цахилгаан халаалтаа шийдэж байгаа хэдэн мянган хүнийг яг энд дулаалганд оруулсан бай. Эсвэл бүгд хий юм уу? Мэдрэгчийн хувьд энэ одоо түлшний хэрэглэгч зөвлөх төв гэж байгуулсан. Юу хийж байна? Ямар дарга байна? Энэ мэдрэгч хийнд ажиллах уу? Нийтдээ одоо 61, 51 гээд 110 эдэн мянга авсан байна. Энэ зөвхөн угаарын мэдрэгч юм уу? Эсвэл хийн одоо түлшинд бас мэдрэх үү? Нийтдээ 3900, за 900, за 570 ингээд нийтдээ 5000. Цаашдаа яаж дулаалгыг зохион байгуулахаар хөрөнгийн төлөвлөж байгаа юм бэ? Хэн хаанаас ямар үнэтэй яаж дулаалах вэ? Түрүүн дүлгөөний төлөөлөгчийн хэлдгийг би бас дахиад хэлмээр. Төсвөөс мөнгө гаргаж дулаалах нь буруу. Ер нь бол цаашдаа өөрсдөө дулаалгаа хийхийг засгийн газрын тогтоол гарсан шүү дээ. 2025 оны 133 дугаар тогтоолоор хэрв гэр хороололд амьдардаг, ажил хийдэг айл байвал орлогын албан татвараас нь чөлөөлөх бүр заалттай. Тэгээ уул нь одоо ингээд ажил хийхгүй нөхдүүдийг дулаалмаар байгаа байхгүй. Нөгөө ажил хийж байгаа нөхдүүдийг харин орлогын албан татвараас нь чөлөөлж байгаа. Тэрийг иргэдэд сурчлах, мэдээлэх ёстой. За тэгээ хийн зурхны хэрэглэн дээр түрүүн танилцуулгатай холбоотой хэрэглээг 900 мянган төгрөгийг яг болж тооцож байгаа юу? 900 мянган төгрөг гэдэг маань одооны 3500-аас одоо LPG нийлүүлэгч айлуудтай тохиролцоод хэрэглээний зарж байгаа үнийг буулгах уу? 3500-аас доошо буулгах уу? Бид уул нь 3000, 2900 зарж болно гэсэн тэдний санал ирсэн. Тийшээ тэгж буулгаж байгаа юу? Аль эсвэл жижиглэнгийн 3500-аар нь авч байгаа юу? Яг энэ тохиолдолд өнөөдөр 9 сарын 15-наас 5 сарын 15 хүртэл нийт хэд болохын хэдийг хэрэглэгчид төлөхийн гэдгээ хэдээр яг тооцоосон бэ? Яг эцсийн байдлаар. Эдгээр асуултуудыг би хариулт авъя. Дээрээс нь би 1 минутаа нэмэд авчиад байгаа. Дээрээс нь би дахиад хэлэхэд ер нь бол цаашдаа хийнч бай, цахилгаанч бай, түрүүн хэлдэг дулаан алдагдлыг багасгасан, өөрөө энэ дээр тодорхой хүчин чармаалт гаргасан
ийм өрхүүдийг дэмжих бодлогыг бид явуулах ёстой. Хоёрт нь бид ер нь гэр гэдэг сууцыг цаашдаа байшин руу шилжүүлэх бодлогын бас томоохон зүйлүүдийг хийх ёстой. Гэр гэдэг одоо сууц манай Улаанбаатар хот Монгол улсаас өөр Астанач байхгүй болсон юм шүү дээ. Казахстан, Кыргызстан. Тэгэхээр яг энэ чиглэлээр иргэдийгээ дэмжих бодлогыг явуулаад гэрийг сууц биш байшинг сууц одоо гэрт үйл хөдлөлийн гэрчлэгээ болгодгийг болмоор байхгүй. Улаанбаатар хотод. За яг аймагуудад байж болдгийм байгаа. Бид нар орон нутгийн тээврийн хэрэгслэг Улаанбаатарын тээврийн хэрэгслийг өөрсдөө авч болсон юм чинь иймэрхүү зохицуултыг хиймээр байна. За дээр нь дахиад би хэллээ. Үндэсний одоо агаар орчны бохирдлын хороолох үндэсний хороос баталсан журмын дагуу яг хизээнээс эхлээд 92-ыг болиулаад Улаанбаатар хот 95 зардаг болох бай. Тийм шийдвэрийг хизээ гаргахаар төлөвлөж байгаа бай. За баярлалаа. Бацорог төлөөлөгчийн асуултанд амар төвшин дарах хариулъя. За Бацорог төлөөлөгчийн асуултанд хариулъя. Тэгээ манай 5 толгой Мөнхбаатар дараг нэмээд тодруулгыг хийгээд илүү дэлгэрэнгүй хариулаад явчаарай. За мидлинг бол иргэдэд бол яг өнгөрсөн жилүүдээр зарагдж исэн яг нөө шахмал мидлинг сайжруулсан төвч маань бол очино. За нэгжийнх нь 3750 10 сарын 1-ээс хагас кокс хамтдаа зарагдаад эхэлнэ. За ингээд нийслэлийн маань түлш хэрэгжилж байгаа иргэд маань өөрсдөө сонголтоор энэ хоёр түлшийг бол хэрэглэх боломжтой. Тэгэд лабораторийн шинжилгээний дүнгуудээр бид нар үндэслээд энэ ажлаа хэрэгжилж байгаа. За яг ахуйн хэрэгцээнд хэрэгжилж байгаа иргэд маань өөрсдөө сайжруулсан түлшээ авч хэрэгжилж үзээд за мөн хагас коксоо ингээд давхар авч хэрэгжилж үзээд өөртөө бас ахуйн хэрэглээндээ бол ингээд дүгнэлтээ гаргах нь бас мөн зүйтэй бахаа гэдэг үгнээс бол хамтд нь ингээд худалдаанд бол гаргаж явуулж байгаамаа. За мэдрэгч бол газыг бол мэдэрнэ. За энэ бол юу явж байгаа. Одоо бид нар айлууд 5000 айлууд донд одоо шууд угаар мэдрэгчтэй холбогдсон байгаа. За угаар мэдрэгчтэй холбоод бид нар дулаалгыг хийгээ газтай холбосны дараа нөгөө мэдрэгч нь бол шууд газны алдагдлыг бол мэдэрээд эхэлнэ. Тийм болохоор нэгдсэн сүлжээн дээр бид нар ямар өөрчлөлт хийж яах юм бол яг аль нь нүүрсний угаарын мэдрэгдлийг өгж гин. За яг аль нь газ алдагдлын мэдрэг өгж гин гэдэг бол системийн өөрчлөлтийг бол яг одоо хийгээд явж байна. Ингэснээр амар түвшин гэдэг айлын дээр нь бол угаар байлаа гэхэд Бацорог гэдэг айлын газ байлаа гэхэд энэ хоёрыг шууд ялгаж мэдээлэл ирэхээр бол ингээд төлөвлөж байгаа. Ийм мэдээр. За тэгээд цаашид хэн хаанаас дулаалах вэ гэж байна. За цаашид бол энэ ажлыг бид нар бол пайлот хэлбэрээр бол энэ жил явуулж байгаа. Та бүхэн мэдж байгаа. Энэ ажлыг ингэж явуулаад иргэд олон нийтэд бид нар бол яана Мөнхбаатар ажилтаа зөвлөө залгаад би энэ хариу өгч штэ. За иргэд олон нийтэд бид нар энэ бол мэдрэгчүүдээ ингэж холбосныхын дараа энэ бол ингээд газа бол мэдээд явна. За энийг бол хэдүүл ойлгосон тийм ээ. За энэ бол мэдээж бол програмын шинжилэлт орно. За тэгээ мэдрэгчүүдийн шинжилэлт ороод явагдана. За энэ бол програм сүлжээний асуудал бол яригдана. За ингээд энэ бол болоод байна. За цаашид хэн хариуц хийх вэ гэдэг асуудал дээр бид нэр сүлжээнийхээ иргэд олон нийтэд бид нэр дулаалвал ямар сайн үр дагавар авчирч байгаа юм. Газ ашигласнаар ямар сайн үр дагавар авч хамгийн наад зах нь гэхэд нөгөө газ хэрглэж байгаа айл маань нүүрсний үнс гэдэг асуудал байхгүй болчихно. Өглөө 4 цаг 5 цагт босч гэрээ дулаалах, гэрээхээ халаах, за нүүрс хэрглэж халаах асуудал байхгүй болчихно. Нөгөө газын төхөөрөмжөө шөнийн горим дээрээ тавиал нөгөөх нь 2-3 минутын дотор бол гэрийг халаачна. За ингээд энэ бол ингээд амьдралын хэв маяг нь бол ингээд нүүрснээсээ салгана. За дээрэс нь бол дулаалснаар бол ингээд хэрэглээний зардал нь баг гарч байгаа гэдгийг бол айл өрх хөрсөн дээр нь бид нар ингээд айл өрхүүдэд харуулж ийм болно. За ингэснийхэн дараа бид нар хэрэгжснийхэн дараа бол бид нар айл өрхтөөгөө хамтраад энэ дулаалгын ажлыг бол яг нэг Улаанбаатар төсөлтөөгөө нийлүүлээд ингээ хамт ингээд хийх бол бүрэн боломжтой. Тэрнээс өмнө бид нар айл өрхөд бол ингээд харуулж мэдрүүлэх, ойлгуулах шаардлага үнэхээр бол хэрэгтэй байгаа. За хийн үн буух уу гэж. Хийн үн бол энэ жил бид яг зах зээлийн хэмжээгээр нь бол 3500-аар нь бол тооцоогоо хийгээд явж байгаа. За хийн үн буурах та өөрөө мэдж байгаа. Бид нар өөрсдөө хямдханаар оруулж ирээд хадгалах ёстой тийм ээ. Хадгалаад
За түүн дээрээ бол нэгт хадгалах байгууламж байх ёстой. Хоёрт нөгөө нэг бид нэр эрт үний түгжээ хийх ёстой. За үнийхээ түгжээг хийснийхаа дараа бид нар бол ингээд хамаагүй хямд газар бол Улаанбаатар хотын хэрэглээг бол хангаж болно. За тэгтээ бол хийг бол бид нар тооцоогоо энэ 3500 хийж байгаа. А яг зарахтаа бол бид нар энэ хийг бол хамаагүй хямдхан зарна гэсэн тооцоолтой бараг 3000 хүрэхгүй шахуу үнээр бол зарна гэдэг бол явж байна. Тэгтээ бид нар дахиад та өөрөө мэдж байгаа гэрээ хилцээр их асуудлыг явж байгаа. За урдсан байдлаар бид нар 2500 төгрөгөөр бол бид нар бол айр хүүдийн газны хэрэглээг бол цэнэглэнэ гэдэг бол төлөлтөө бол явж байгаа. За энэ дээр бол та мэдж байгаа нөгөө нэг тээврийн зардал бол ажлах хүчний зардал орно. За тэгээ нөгөө цэнэлэх багц төхөөрөмжийн ажил. За эдрийг ингэ шингээгээд за зах зээлийн үн 3500. За бид нар бол байж болохоор бол нэг 2500-д л бол барина гэсэн бол төлөвлөгөөтэй ажиллаж явж байгаа. За бусад асуултаар Мөнхбаатар дарга нэмээд хариулж байгаа. Тодруулга Мөнхбаатар дарга. За Бацарыг төлөөлөгчийн асуултанд нэмэлтээр тодруулж хариулъя. За хомсдлын асуудлаар бол 5-7 түлш компани бол хариулах бах. За митлингийг бол бид нар өрхүүдэд бол зарж борлуулахгүй. Митлингийг бид нар айл өрхүүдийг бол бид нар митлингээр хийсэн шахмал түлш болон хагас коксоор үйлдвэрлэсэн шахмал түлшээр бол айл өрхүүдийг бол хангана. Митлингийг бид нар задгаагаар бол ямар нэгэн байдлаар аж ахуй нэгжүүдэд зархаас биш өрхүүдэд бол энэ митлингийг бол зарж борлуулахгүй. За мэдрэгчийн хувьд бол бид нар одоогийн байдлаар 112 мянган ширхэг мэдрэгчийг бол сурлуулсан байгаа. Одоо нэмээд 45 мянган мэдрэгч одоо худалдан авах шаардлагатай байгаа. Ингээ худалдан авсан тохиолдолд бол бид нар одоо хийн төхөөрөмж маань өөрөө дотроо хий мэдэрдэг одоо мэдрэгчтэй тэр маань бас манай одоо нэгдсэн түлш гэрэлтүүлэгч төвийн хяналт руу бол энийгээ мэдээлэх дамжуулах алсын зайн дамжуулагчтай байгаа. Ингээд ирэхээр бол бид нар бол нийт Улаанбаатар хотын бүх айл өрхийг бол хий мэдрэгчээр бол хангах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Харин би нэг залруулгын хэлгээд бол манай одоо сурлуулж байгаа мэдрэгчүүд маань бүгдээрээ зөвхөн угаарын ЦО буюу нүрс төрөгчийн дутуу эсвэл нүрс төрөгчийн эслийг одоо мэдрээд явнаа. За Өний урамшууллын хувьд бол бид нар энэ жилээс ер нь анх удаа Улаанбаатар хот ингэж томоор нь олон айл өрхийг бол хийн хэрэглээл бол шилжүүлж байна. Тэгэхээр одоо бид нар 4-р сарын 15-ны өдөр батлагдсан нийслэлийн эрдэнэ төлөвчтэй хурлын одоо өний урамшуул олох журмаараа бол эхлээд явна. За ингээ явж үзэж байгаад бид нар тухайн үедээ юугаа засаж шийдвэрлэх вэ? Хаана одоо сайжруулах зүйл юу вэ гэдгийг судалгаа хийсний үндсэн дээр эргээд буцаагаад одоо нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хуралд бол танилцуулаад шаардлагатай гэвэл одоо өөрчлөлтийг оруулах саналаа бол одоо танилцуулнаа. За 92 болон 95-ыг хизэн шилжих вэ гэж ярьж байгаа. Нийслэлийн засаг дарга болон байгаль орчны сайдын батлагдсан хамтарсан тушаал захирамжаар бол одоо энэ оноос эхлээд хэрэгжих ёстой байгаа боловч одоо яг ингээ хүйдний улирал эхэлж байгаатай холбоотойгоор төчний хомсдол одоо үүсгээс сэргийлээд бид нар бол одоо 2026 оны дулаан орох буюу 5 дугаар сарын дундаас эхлээд бол ерөнхийдөө шилжүүлнэ гэж байгаа. Гэхдээ энэ бол 92 95 гэдэг бол асуудал биш. Евро ангиллын 92 гэж бас байдаг. Тэгэхээр энэ евро 5 ангиллаас доош одоо энэ ангиллын шатгууныг бол одоо зарж борлуулахыг бол энэ тухайн ногоон бүс болон орон сууцны бүс дээр бол хоригдж өгсөн заалт бол байгаа. Тэгэхээр энийг ашигт малтмал газрын тос болон байгаль орчны яамтай бол яриад явж байгаа. За ямар ч байсан эх оны одоо хагас жилээс эхлээд бол хэрэгжүүлнэ гэдэг юм мөрчсөн төлөвлөгөө бол боловсруулад явж байна. За төлөвлөгчийн асуултанд нэмж хариулъя. За өнгөрсөн галгааны улиралд бол гүйцэтгэлээр нэг 520 мянга орчмыг нийслэл Улаанбаатар хотод нийлүүлсэн байдаг. За бид бол мидлинг гэр хийх шахмал түвшээ нэг 55 мянгад хүргээд зогсоно гэсэн тооцоололтой ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бол 42 мянгаыг хийчихсэн байна. За ирэх өдрүүдэд нэг 14-5 мянгаыг хийгээд ингээд манай мидлингийн одоо нөөц барагданаа. За 306 мянган тонн кокс шахмал түвш оруулж ирнэ. Энэ өөрөө хэрэглэн дээр 25 орчим хувийн хэмнэлт гарч байгаа. Өмнө мидлингийн шахмал түвш одоо нэг 5 цаг гараа асдаг байсан бол үндсэндээ коксын шахмал түвш 8 цаг асж байгаамаа. Ингэхлээр 25% одоо бас зарцуулалтын хэмнэлт гарах учраас бид бол энэгээр
25-аас 26 оны гаралгааны удирдлыг бүрэн одоо аваад явах боломжтой гэж үзэж байгаа. Тодруулсан хөө бацраг төлөөлөгч тодруулга. За. За тэгэхээр иймэрхүү юмнуудыг л тодруулах гэсэн. Ер нь бол ингэх нь шүү дээ. Ноёдлон түрүүн Эрдэнэ захирлын ярианаас аюу тодорхой шүү дээ. Ноёдлон 526 мянган тонн бид нар сайжруулсан түвш үйлдвэрлэж ирсэн бол энэ жил бол бид нар 326 мянган тонн коксцсон нүрсийг зарна. Дээрээс нь 55 мянган нэмэхээр нийтдээ нэг бид нар 380 мянган тонноор бид нар өглийг барах нь байна. Өөрөөр хэлбэл хамаагүй хэмнэлттэй байх нь байна. Өөрөөр хэлбэл шуудаа сайжруулсан түвшийг бид нар 3750-аар зарж ирсэн бол одоо 5000-аар худалдан авж байгаа ч гэсэн энэ маань өөрөө хэмнэлттэй байх нь. Хоёрт нь нийтдээ цахилгааны халаалтанд орж байгаа хэрэглэгчд байгаа юу гэсэн чинь би нөгөө дулааны одоо 3900 900 5000-аас цахилгааны халаалтаар халаах үүсвэл дан хийв гэж. Хоёр дахь нь урамшууллын юм дээр яг тодорхой хэрэглээгээ тооцоогүй байна гэж ойлголоо. Тэгэхээр урамшуул нэмэгдэнэ гэж би ойлголоо шүү. Хэн тодруулж хариулах? Амар төвшин дарга. Амар төвшин дарга. За араас нь Мөнхбаатар. За Бацраг төлөөлөгчийн тодруулж. За юун дээр бол дан хий бид нар тооцоолж байгаа. Яг бол энэ жил чи бид нөгөө пайлотоо хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тийм болохоор дан хий дээр бид нар энд тооцоолоод за дараа жил бол бид нар энийг бол хайбрид буруу сэргээгтгэгчийн хүч дээр за цаашлаад цахилгаан дээр ингээ хий дээр ингээ хослсон маягаар бол явж болно. За энэ жил бид нар бол дан хийгээр бид нар онцгой анхаарч явж байгаа. За урамшуул нь бол мөн адил энэ жил бол бид нар анханасаа бүх зүйл эхнээс эхэлж байгаа тийм ээ. Энэ анх удаа бид нэг нэвтрүүлж орж ирж байгаа. За анх удаа бид нэр энэ урамшууллын системийг оруулж ирж байгаа. Хийг ахуй хэрэглээнд ийм олон айлуудаар бол нэвтрүүлж орж ирж байгаа. Тийм болохоор энэ жил бид нэр энэ урамшууллын системээр үзээд нэмэх шаардлага байна уу, байхгүй байна уу, нэмэх үү, хасах уу гэдэг нь маань өөртөө практик дээр нотлогдоод эхэлнэ. За хэдүүлээ бол 4 сард онлынхоо хувьд бол судалгаа гаргаж ирээд, тоо гаргаж ирээд, үнийг гаргаж ирж байгаад, хэрэглээгээ гаргаж ирж байгаад юугаа гаргаад ирцээ. Өнгөрсөн өвөл бид нэр бас туршилтаа хийгээ те, газ хийхийнхээ туршилтыг хийгээд энэ дээрээ үндэслээд бид нар бол хэрэглгээний зардал дээр бол ойролцоогоор галгааны урьдлалын 9 сарын хугацаанд нэг 900 мянган төгрөг багт бол болох юм байна гэдэг бол судалгаа гараад. За одоо яг амьдрал дээр практик дээр 5000 айл дээр энэ татаасаа өгөөд эхэлнэ. Тэгэхээр улсууд нэмэх асах уу, яг амьдрал дээр ямар асуудлууд тулгарх нь уу, ямар асуудлууд шийдэх ёстой байна. Энэ урамшууллыг нэмэх шаардлагатай байна уу, эсвэл ингээд хасаад зохицуулт хийгээд явах боломжтой байна уу гэдэг маань өөрөө практиктаа гараад ирэх болохоор энэ дараа бол дараа жилийн төслийн хүрээнд бол ерөнхийдөө танилцуулагдаад явна. Одоо бид нэр бол яг практик дээр л суурилж дараачийн ажлуудыг хийхээс өөр бол бусдын ажлуудыг бүгдийг хийцэн байгаа. Та өөрөө ч сайн мэдж байгаа тийм ээ. Та ч гэсэн яг одоо өөрөө хийх явж байгаа шүү дээ практикт туршилтаараа.